За сайн байцгаана уу. За энэ удаа нэг саяхан нэг танилтайгаа уулзаад ярилцсан нэг асуудлын тухай бичлэг хийж та нарт нэрээ өргүүл бас сонирхолтой байж магадгүй гэж бодоод энэ бичлэгийг хийж байна. Энэ бол одоо яг сүүлийн үед Монголд маш их яригдж байгаа. Одоо Монголдо үлдэх үү? Эсвэл одоо Монголд ер нь хэцүү төвхтэй болчлоо. Монголоос одоо гадагшаа хаашаа чамаагүй те явах уу гэдэг энэ асуултын тухай юм байна. За ер нь бол маш олон залуучууд за миний таньдаг мэддэг хүмүүс ч гэсэн айгүйх одоо гадагшаа татгшаа явж байна. За нөгөө 11 12 оны үед одоо Монголын эдийн засаг 17% өсөж байгаад бол буцаж ирсэн гэдэргээд байгаа хүмүүс бол за одоо Монголд бол бүтгэн болчлоо буцъя барь эдэргээд ингээд бүх асуудал үүсэж байна гэдэг ингээд нэг ийм нэг төрлийн хэлэлцүүлэг үгүй ядаж одоо зүгээр олон нийтийг хамарсан гэж хэлэхэд хэцүү юм а гэхэд үгүй ядаж сошиал медиа дээр бол маш их явж байгааг одоо та нар мэдчихэж байгаа. За тэгээд яг би бол хувьдаа ерөнхийдөө одоо миний бичлэг эдрийг үздэг хүмүүс бол ер нь гадралж байгаа. Одоо сүүлийн 10 гаруй жил би бол ер нь ингээд нэг юм Монголд нэг хэсэг байгаа, заагаад гашаа ингэж яваал нэг юм эрен орчин байгаа. Нэг ийм төрлийн амьдралтай байгаа хүн л дээ. За тэгэл одоо хамгийн анхлан их удаан миний явсан гээл тэгвэл одоо Нэмтэх рүү нэг хэлмэл сурна гэж нэг явсан. За тэгээд Денмарк те Дайн гэдэг нэг улс байдаг. Тийшээ нэг хэсэг явсан. За Англи руу нэг хэсэг явсан. За тэгээд тэрний дараа бол Австрал руу нэг хэсэг явсан. Америк руу бас нэг хэсэг явсан. За тэгээд дараа нь бол сурах гад Австрали руу бас нэг хэсэг явсан. За тэгээ буцаж ирж Монголд одоо ковидын дараа байжгаад ахаад Англи руу одоо докторт сурна гэдэг ингээд нэг 90 30 ингээ байгаад байна. Нэг ийм буюу одоо бид нэг сүүлийн 10 гаруй жил одоо нэг юм 90 30 ингээ байгаад байгаа юм байна. За энэ өөрийнхөө туршлаган дээр. За энэ бол миний л туршлага те. Энэ туршлаган дээрээ тулгуурлаад би та нарт энэ удаад нэг point одоо хэлье. За тэр нь бол Монголдо үлдсэн дээр гэдэг аргумент дээр нь би одоо энэ удаа зогсож байна. За дараагийнхаа бичлэгээр гадагшаа явуул дээр гэдэг юм би илүү ярив. За яг л энэ асуудал маань өөрөө энэ зөв энэ буруу гэж хэлэхэд бол айгүй хэцүү одоо чиний байгаа нөхцөл байдал. За чиний янз бүрийн нөөц болцоогоос болоод тий. За би бол хувьдаа бол эхлээд бол ганц бие хүмүүний үүднээс явж байсан бол дараа нь бол одоо юм гэр бүлтэй хүний үүднээс сүүлийн хэдэн жил явж байна. За тэгээд энийг ингээ харьцуулаад энэ удаагийн бичлэгээр те яагаад Монголд үлдсэн дээр вэ гэдгийг тайлбарлаж хэлье. За тэгээд чиний санал юу вэ? За дараагийнхаа бичлэгээр бол яг би яагаад Монголоос яваад гадаад байсан дээр вэ гэдэг дээрээ бас тулгуурлан хэдэн аргумент гаргаж ирье. За нэгдүгürt бол ер нь бол яг үгүй ядаж л миний ярилцж үзчихсэн хүмүүс тэгээд ингээд түрүүний ярьж байгаа шиг сошиал медиа хэлдэг юмнаас харахад бол тийм сэтгэл зүйн нөлөөлж байгаа. Одоо англи нэг үг байдаг те хажуу айлын зүйлийг илүү ногоо харагддаг гэж тийм үү. За Монголд бол энтэй адилхан утгатай тийм зүр өгүүд байдаг. Нэг юм хүний юм л хөвтэйхэн харагддаг. Хажуу талыг нээлэл урд яваад байгаа юм шиг санагддаг гэдэг те. Энэ сэтгэл зүй айгүйх нөлөөлдөг. Тэгэхээр яг үндэ сэтгэл зүйн гэдэг нь сэтгэл судлалын ухааны үүднээс бол хүн амар ингээл бодоол, оюун ухаан ашиглаад, тэ ингээл бүр шаналаад, сүйд болоод тийм шийдвэрүүдийг гаргадаг гэж байна тийм. Ерөөсөө өдөрт ялангуяа өдөр тутмын тийм шийдвэрүүд бол ерөөсөө чиний зуршил дээр тулгуурлаж идэг. За яг мэдээ зарим нэг хүн бол юу яриад байгаа наа чи ингээ гадагшаа нүгж байна. Одоо энэ бол чухал асуудал учраас хүн бол маш их ярилцсан штэ эдэр гэдэг баг тийм. Тэгнь. Гэхдээ анх тэгж бодож байгаа сэтэл чин одоо миний хэлээд байгаа нь хажуу айлын зүйлийг илүү ногоо харагддаг гэдэгтээ илүү хавцалтаатай чам төрөөд байгаа ийм сэтгэл гэсэн үг. За надад ч гэсэн нэг ийм үе байсан тийм. За би одоо дөнгөж их сургууль өдр төгсчүүл гадагшаа одоо бараг 90 чамаагүй явъя. Монголоос л зайлж ивэл болоо Монгол шиг хогийн газар байхгүй өдр гал боддог гэсэн. За яг үндэ бол надад тийм байгаагүй. Тэгэд янз бүрийн газар очиод үзэхээр урт удаа хугацаанд амьдраад үзэхлээр тэнд ч гэсэн өөрийн асуудлууд бий, Монголд ч гэсэн өөрийн асуудлууд. За манайс ч гэсэн сайн зүйл бий, тэнд ч гэсэн бас сайн зүйл бий. За ийм юм байдаг. За миний хувьд бол ерөнхийдөө бол яг уу тэнд ингээд янз бүрийн газар ингээ очиод урт удаа хугацаагаар ингээ ажиллаад амьдраад ингээд ирэхлээр бол гэр орон ах トゥ амраг садан найз нөхөд аав ээжийн бол их сандаг. За мэдээж ирж очиж байгаа янз бүрийн тохиолдлууд байгаа аав ээж нь ах トゥ амраг садан очдог. Тэгсэн ч гэсэн тэнд бол те миний нутаг гэдэг нэг өөр агуулга. За тэр чи зөвхөн нутгаан санаад байгаа юм биш те. Зөвхөн Монголын нар салхийг санаад байгаа юм биш.
бас нэг юм өөр зүйлүүд гарч ирдэг. Иймэрхүү асуудал бэрхшээлүүд бол аюул тулгардаг. Тэ? За жишээ нь Европт бидэрт бол өвөл өдөр бол аюул төвхтэй. Тэ? Ялангуяа ингээл наргуу болол ингэчлээр бид нар нар их сандаг, тэгэнгүүтээ гэр орноо сандаг, нэг юм төвхтэй ийм байдал үүсэт идэх. За аюул хэцүүтэй. За очиод дараагийн нэг шалтгаан бол очиод хөлөө олох гэж аюул цаг зарцуулдаг. Ер нь бол хэцүү шүү, ихний 1-2 жил бол үнэхээр зов. За хэл ус муутай эдгээр нөхцөлд бол бүр хэцүү. Тэрнээсээ ийсэн юм бол тэ аюул төвхтэй. Тэгэл одоо хамгийн бага цалин цавуутай, хамгийн одоо юу гэдгийг цаг их зарсан, тэгэл одоо өөрийгөө махалсан, зовоосон ийм ажил хийх хэрэгцээ гэдэг юм уу. Одоо тэгэхээр зүгээр аргагүй болж хүрдэг. За энийг бодорой те. За дараагийн нэг надад нэг баян санагдаад байсан юм, тэнд очичлоор чи хинч биш юм шиг мэдрэмж аюух төрдөг. Яг үннийг хэлэхэд тий. За би өөрийнхөө жишээгээр хэлье. Энд бол би одоо ингээ антропологч, Монгол Улсын их сургуулийн багш ийм юм. Намайг ингээд энэ Монгол Улсын их сургуулиас аваа яачих. Яг нь мэдээж миний оронд хичээл ном заач хүн олтгол баах. За энэ антропологийн судалгаа хийчих хүн олтгол бах. Гэхдээ л мэдхгүй одоо намайг ингээ аваа яачих юм бол энэ Монголын антропологийн судалгаанд багч гэсэн нэг зай үлдэнэ. Өөрөөр хэлэх юм бол тэнд би хэн нэгэн байхгүй юу? Монгол Улсын их сургуулийн оюутнууд за хамт ажиллаж байгаа тэр багш нар эдрийн хувьд бол би хэн нэгэн мөн. За антропологийн судалгаа модлоход би хэн нэгэн мөн. Намаа ингээд одоо мэдхгүй алгуулгачлаа гэдэг. Яг түүнтэй адилхан чи ч гэсэн ажиллаж байгаа салбарын элдв юмдаа ч гэсэн бас хэн нэгэн байгаад байдаг байхгүй энд заримдаа орлуулагдахгүй хөө эний чи яад юм бэ тэгдэм бэ чи ирж ажиллаа хийхгүй болохгүй байна. Үгүй ядаж чамруу уцтаа залгаа яриад идэх ч юм те ийм юм үсдэг. А тэнд чи тийм очиод мэдхгүй одоо ингээд ажиллаач чамааг орлуулчих юм зөндөө ич гэдэг. За зөвхөн ажил ярьж байна би энд те. За чи магадгүй бизнес хийдэг байж бол. Бизнес төр ч гэсэн тийм маш их амжилттай бизнес эдэр хийгээд яваа хүмүүс эдэр би бол мэднэ л те. Гэхдээ тэр нөхрийн бизнес байхгүй болчлоо гэхэд тэр бизнесийг нэг нөхөр орлуулах явчихна. Ямар ч асуудал байхгүй. Ягаад гэвэл тэнд газрын магадгүй одоо те авиас бэлэгтэй ийм хүмүүс цугласан байждаг. Монголд чи нэг бизнес эхлүүлчлээ чамааг орлуулж оронд нь гэж хийж гарч ирэх гэж бас хөрхөө ажил болох байхаа. Би бол тэгж бодож байна. Тэ? За яг мэдээж бизнес бол одоо брутал та тий одоо ингээд хүн бол нөхөө явж байгаа. Зүгээр ажил амьдрал дээр бол ингэж. Эннээсээ шалтгаалаад чи хинч биш юм шиг санагдах тэнд ингээд нэг юм шиг мэдрэмж аюух төрөөд идэг. Тий? За бүр одоо existential crisis эдэрт орно гэдэг гэж яриад явах зүгээр. Тиймэрхүү байдал мэддэг. За дараагийн ээлжинд мэдээж авж байгаа цалин цавуу тэнд өндөр байдаг. За гэхдээ тентгийнхаа өртөг элдв юм хэрэглээгээрээ бодохоор тэр цалин чи бас л тентгийнхаа дундад цалин шүү дээ. Монголд чи бас дундад цалин авж байгаа тийм. За гэхдээ яг мэдээж ингээ худалдаа авах чадвар мадвар элдв юм ингээд сайн чанарууд байгаа. Энийг бол би дараагийн бичлэгтэр ярина. Гэхдээ л чи ялгаа авахгүй ажил хийлэхэд тентгийнхаа л дундад цалин авж байгаа шүү дээ. Тэрнээс тентгийнхаа одоо тий хамгийн топ цалин байланг аваад бүр алаад байгаа юм байхгүй шүү дээ. Мэдээж тэнд очиод чи хэмнэж өчнөө олон зардал хэрэгцээ тий одоо янз бүрийнхаа юм хасж агаад л хэдэн дөрөв хураах л ийм боломж болцоо бүрдэж байгаа шүү дээ. За энийг ойлгох хэрэгтэй баг тийм үү? За дараагийн ээлжинд миний хамгийн их мэдэрчээсэн нэг зүйл юу вэ гэхээр одоо энэ магадгүй жаах хувийн жишээ байж магадгүй чамд тэгж бодохдохгүй байж магадгүй шүү дээ. Надад бол юу гэж бодогдоод байсан бэ? Би бол өөрийгөө ямар нэг юм бүтээх хийх тийм бүтээлч хүн гэж боддог. Тэ? Зөвхөн бий л хийх. Надад тийм байгаа. Тийм учраас би одоо ингээ янз бүрийн хийгээ яваад байгаа. Тэр нь бусдад юу ч санагддаг байж болно. Энэттэй тий. Миний антропологийн судалгаа, миний антропологийн ном тий. Магадгүй энэ бичлэг гэдэр бол бий л хийх зүйл واخгүй. Би бол тэгж боддог. Бүр итгэдэг. Тийм учраас би энэ хийгээд байгаа. Өөрөөр хэлбэл би өөрийн гэсэн нэг юм өв legacy үлдэх гээд байгаа байхгүй юу? За гэтэл энийг би хаана байвал амьдрал үлдээж чадах вэ гэхээр Монголд байвал амьдрал үлдээж чадах байхгүй юу? А түүнээс мэдгүй Австралид ч юм уу, Америкт ч юм уу, Англид ч юм уу байх юм бол би хүнд ажил хийж өсрөх бол таарна. Тэ? Мэдээж одоо тэнд маш амжилттай карьер дээр хөгжүүлээ явж байгаа хүмүүсийн тухай бол тусдаа асуудал. Энийг бол би дараагийн бичлэг дээр ярина заяа. Яг миний ярьж байгаа өнцгөөс ингээ харах юм бол чи одоо улс орон хөгжүүлэл Монголыг амар лаг мундаг болгоол алхахын бай гэхэд чи өөрийн гэсэн нэг өв legacy бүр цаашлаад магадгүй тэр чиний үр хөөхөд мэдхгүй дахтуу амрах саданд ингээ нөлөөлнө гэж үзэх юм бол тийм юм хийж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж аюух төрөөд идэг тэнд бол ингээ байхлаар амьдрахлаар ажиллахлаар хүн артаа уулзаад ингээ яваад тахлаар
Харин Монголд байгаад ингээ янз бүрийн юм хийгээд ингээ өөрийнхөө ингээ элдв төлөө ямиг багч бай те бусдад дутуугүй санагддаг ч байсан хамаа ахгүй тийм үү. Ингээд байхлаар чамд би нэг юм бүтээж шүү, энэ миний өв шүү, энэ миний legacy шүү гэсэн мэдрэмж төрөөд байдаг. Надад л авдаг. За тэнд одоо тэгээд ажил төрөл хийгээд байхлаар одоо тэгээд байх магадлал гэдэг юм уу. Чи нэгэнд л нэг юм хийгээд өгчдөг. Тэ? Цалингаа авч л байгаа л та тэ мундаг. Гэхдээ тэр чин тэндэл үлдээд байдаг. Яг чамд юу үлдээд байдаг вэ? Чиний юм гэсэн юу байдаг вэ гэдг нь жаахан мапантай. За эндээсээ ургуулад чи одоо ингээ гадаад магадгүй удаан жил олон жил байжгаад буцаад Монголд ирэхлээр байр суурь алдсан байдаг. Аюу төвхт. Яг ялангуяа одоо миний үеийн нэг юм 30 гараа те явж байгаа нэг ийм насныхны эдэр бол гадагшаа явж хамгийн том аюул бол энэ байдаг гэж би удаардаг. Тэнд очиод мэдээж ингээл амжилттай ахицтай ингээ мундаг байх боловч буцаад ирэхэд орчин ч өөрчлөсөн байдаг. Чи одоо тасарсан эдэр гэж хэлээд явах те аюу төвхт болчдөг. Буцаад ажилд орох, буцаад янз бүрийн юм хийх бизнес ингээ болохгүй байгаа учраас энээс шалтгаалаа буцаж явж байгаа хүмүүс аюух байдаг шүү дээ. За энийг нэг бодож гэдэг юм уу анзаарч үзмээр юм шиг. Өөрөөр хэлэх юм бол чи Монголд байр сургуу болцсон байх магадлал аюу өндөр. Тэгэхээр чи буцаал Монголд ирэхлээр чинь ахаал гадаадад төлөө олох гээд үзэж байгаа юм шиг хүчин чармаал дэлгэн гарах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. За нэг ийм зовлон байгаа гэдгийг ойлгоорой. За ингээд би бол тийм Монголдо үлдэх бол илүү дээр илүү одоо жин дарна гэж үздэг. За харин гадагшаа явах бол төр зуурын тийм чөлөө магадгүй ажлын стресс, ажлын ачаал юмнаас бол төл зур нэг төрлийн амралт авах маягаар те бага хугацаагаар хэдэн хоног байж болно. За магадгүй хэдэн сар байж болно. Магадгүй хагас жил байж болно те. Гих маягаар явуул одоо их надад зөв юм шиг те эвтэйхий юм шиг санагддаг. За тэгээд нэг эрч хүч хилдэв юм ундарсныхаа дараа магадгүй буцаж ирээд Монголд ажиллаа дээр үргэлжлүүлээд ингээ явал ийм байдаг. За тэгээд бичлэгийн төгсгөлттэй гадагшаа гарснаас Монголдо үлдсэн илүү дээр байдгаа гэсэн үндслийг одоо тий дээрх баримтууд гэдэг юм уу дээрх өнцгөр би одоо та бүхэнд баталчин бичлэгээр ярьлаа. Дараагийнхаа бичлэгээр Монголд үлдэлгүй гадагшаа явахын дээр байдгаа гэсэн үнцгтэр ярих гээд үзье. За их баярлалаа.